Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв ил авиа үсгийг таних. Хичээлийн маань зорилго ил авиа үсгийг зөв дуудах, бичих, унших. Зорилт. Ил авиа үсгийг зөв дуудаж хэлж сурах. Ил авиа үсгээр задгай ба битүү үе бүтээх, унших. Ил авиа үсгтэй үг өгүүлбэр эхийг зөв уйлан унших. За зургийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Юуны зураг харагдаж байна вэ? Зүйтэй. 5 уршиг мал маань байна тийм ээ. За нэрлэе бүгдээрээ. Оног, ботог, тугал, ишиг, хураг. За үнийг 5 уршиг малын ямар мал гэдэг вүлээ хүүхдүүдээ? Төөл мал. Зүйтэй. Төөл мал. Төөл мал. За мал гэж хэлээрээ хүүхдүүдээ багшаагаад агаад мал. Мал. Хамгийн сүүлд ямар авиа сонсогдож байгааг хэлээрэй багштай. Мал. Гэсэн авиа сонсогдож байна хүүхдүүдээ. За багш нь тэгвэл мал гэсэн үг орсон өгүүлбэр зохиоё. За 3 хүүхдээ өгүүлбэр зохиолоо. Тулгуур ажиглаарай хүүхдүүдээ. Мал их өслөө. Мал их өслөө. За мал гэж хэлээрэй дахиад. Мал. 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 Хамгийн сүүлд сонсогдож байгаа авиаг хэрхэн тэмдэглэдэг вэ? За өнөөдрийн үзэж байгаа үсэг маань ил үсэг. Дармал том ил. Дармал жижиг ил. За юутай төсөөтэй хүүхдүүдээ? Үнийг мэдэх үү? Энэ бол гортог байх нэ. Гортог маань математикийн хичээлд маш их хэрэгтэй. Дугуй дүрс бүтээхэд ашигладаг хичээлийн хэрэглэгдэхүүн байгаа. За зарим ном сурах хүчинд ил үсэг иймэрхүү ч хэлбэртэй байх нь байдаг шүү хүүхдүүдээ. Ийм хэлбэртэй бол ил үсэг гэж танин унших хэрэгтэй. За зургийг ажиглая хүүхдүүдээ. Юуны зураг вэ энэ? Зүйтэй. Уул. Ил авиа маань гээгдэгч учраас цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байна тийм ээ. Ил. Уул гэхэд хамгийн сүүлд ил авиа сонсогдох нь. Дараагийн зураг үүл. Үүл гэхэд хамгийн сүүлд нь ил авиа сонсогдож байна. Балын харан дараа тэмдэглээд яваарай хүүхдүүдээ. За дараагийн зураг маань гал. Гал гэж хэлэхэд мөн адил хамгийн сүүлд ил авиа сонсогдож байна. За одоо битүүе уншицгаая бүгдээрээ. Ул. Ол. Ил. Үл. Үл. За уншаарай багштайгаа. Хоо ил. Хол. Хи ил. Хил. Хил хязгаар гэдэг гэсэн утгатай. За энд байхгүй үсгийг нөхөх юм байна төлөө. Хол гэдгээ уртаар уншина. Хоол. Хил гэдгээ уртаар уншихаар хил. Хул. Хуул. Хөл. Хөөл. За. Дараагийн үг уншия. Ма-ра ил. Марал. Сурлаа. Сурлаа. Марал юу сурсан байж болох хүүхдүүдээ? Зүйтэй. Хийл сурлаа гэж. За дараагийнх нь саруул. Саруул. Хилээ. Хилээ. Саруул юу хийсэн байж болох хүүхдүүдээ? Зүйтэй. Хоол. За энд хүний нэрнүүд бичсэн байна. Бүгдээрээ уншицгаая. Хүрэл. Хүрэл.
ли маа илмаа молом молом марал марал. За хүний нэрийг дандаа том үсгээр бичсэн байгаа ажиглаарай хүүхдүүдтэй. Хүний нэрийг заавал том үсгээр эхлэж бичдэг шүү. За дараагийн үгийг уншъя. Хөөлөө хөөлөө. Үлээлээ үлээлээ. Харлаа харлаа. Оллоо оллоо. За зургийг ажиллаж байгаа гэртээ балын харандараа холбоорой. За жишээлбэл номлоор заасан байна. Альмаа лаа үлээлээ. Үлдсэн 3 хүүхдийг хагалзах зурагтай зөв холбоорой хүүхдүүдээ. За уншъя. Уул харах харах. За эрүүл хариул илүүр 3. За энэ маань түргийн хэллэг байгаа шүү хүүхдүүдээ. Түргийн хэллэг хэлснээр хэл зөвсөрч сайн хэлж чаддаг болно. Эрүүл хариул илүүр 3. Эрүүл хариул илүүр 3 гэд түргийн хэл сураарай хүүхдүүдээ. Эрүүл хариул илүүр. Энд болохоор орхицсон үг нь хариул илүүр эрүүл. Илүүр эрүүл хариул. За энийг зөв холбъё. Марал марал. 6 хүрлээ хүрлээ. Ла асалаа асалаа. Үеэ зөв олбож үг бүтээгээд уншаарай хүүхдүүдээ. За уншъя. Са ил сал. Сэ ил сэл. Су ил сул. Сүү ил сүл. Алс элс улс алс. Эдгээр маань дандаа нэг үетэй үг байна. Нэг үетэй үг маань нэг л их шиг үсэгтэй байдаг хүүхдүүдээ. Болж өгвөл нэг үетэй үгийг шууд уншихыг хичээгээрэй. За одоо 2 үетэй үг уншиж байна хүүхдүүдээ. 2 үетэй үг маань 2 их шигтэй байдаг. Савлаа савлаа. Сэвлээ сэвлээ. Хорлоо хорлоо. За хорлоо гэдэг үг маань томоор бичигдсэн учраас хүний нэр байх нь. Хүний нэрийг заавал том үсгээр бичдэг шүү хүүхдүүдээ. Хөрлөө хөрлөө. За эхийг уншъя. Мал хавар мал өслөө. Моллом мал мал лав маллав. Лосол лосол. Малаа малаа. Услав услав. Марал марал. Үхрээ үхрээ. Хураалаа хураалаа. За бичмэл энэ бол бичмэл ил үсэг. За хэрхэн бичгийг харъя. Хэдэн зулгаж бичиж байгааг хараарай хүүхдүүдээ. За ил үсэг маань жижиг бичмэл ил үсэг маань хос шугамныхаа голоос дугуйлж эхэлсэн богино шулуун зурлаг орхигцтой богино шулуун зурлаг хоёр нийлээд ил үсэг бүтэж байна. За харин бичмэл том ил үсэг маань дугуйлж эхэлсэн урт шулуун зурлаг орхигцтой урт шулуун хоёр зурлаг нийлээд бичмэл том ил үсгийг бүтээж байна. Задгаа уян уншицгаая. За ил үсэг маань гээлж үсгсэн тийм ээ. Их шиг үсгээр амьлуулж уншицгаая. Ла. Анхааралтай ажиллаарай. Ла. Ле. Ло. Ли.
лөө. Лөө. Үе энэ тэндээс нь уншиж байвал сайн шүү хүүхдүүдээ. Үе хамгийн сайн тогтоод цээжилж уйлж уншаарай хүүхдүүдээ. За эхийг хамтраад уншицгаая. Элс гэсэн их байна. Элс. Элс. Молор. Молор. Алс. Алс гэдэг үг маань нэг үетэй учраас багш нь үе таслаагүй. Лоос. Лоос. Уйлчээд дараа нь бүтэн үгээ заавал хэлнэ. Элс. Авлаа. Авлаа. Молор. Молор. Молор гэдэг маань бас хүний нэр охинэ. Элс. Аваалав. Аваалав. За аваалав гэдэг маань 3 үетэйг байна. 3 үетэй учраас 3 ишгээс бүтсэн байна. Урт хос ишгийг нэг авианд авна шүү хүүхдүүдээ. Молор. Молор. Элсээ. Элсээ. Савлав. Савлав. Илүү. Илүү. Элсээ. Элсээ. Хурав. Хурав. За үеэр зөв уншиж сураарай хүүхдүүдээ. Битгий өсгөлж уншаарай. Заавал үеэ тогтоож уншаарай хүүхдүүд. За энэ нэг үетэй үгийг уншихад хэцүү байвал ингэж үйлж болно. Лав. Уг нь бол үеэр таслагдахгүй. Багш нь уншихад хэлбэр болов гэд сүүлийн үсгийг өөр өнгөөр тодруулсан байна. Лир. Лоо. За одоо 2 үетэйг уншия. Халаа. Ишгийнхэн тоогоор үе болдог тийм ээ. Урт хос ишгийг нэг үеинд авна. Хулоо. Илүү. Үү гэсэн 2 аваа учраас энэ чинь 2 үетэй үг байх нэ. Муухай. Хөөрөх. Мөөрөх. За гэрийн даалгавартай багшийнхаа бичсэн битүү задгаа үе болон эдгээр үгсийг 2 мөр бичээрэй. Мөн шар дэвтэр дэх бичмэл ил үсгээ бичиж дуусгаад сурагчийн 64-өөс 66 дахь хуудсыг уншаарай. Мөн энэ 2 өгүүлбэрээр цээжчиг хийгээрэй. Цээжчгийн дуудлагын багш нь өөр өнгөөр тодруулсан байгаа. Аав гэд хэлээд өгөөрэй. Үхэр гэдэг үгийг үхэр гэж хэлж өгнө. Авав гэдэг үгийг авав. Самар. Хайв. Энэ 2 өгүүлбэрээр маш шударгаар цээжчигээд багш руугаа зургийн дараад явуулаарай. Хичээлийн анхааралтай сонссон хүүхдүүдтэй баярлалаа. Гэрээсээ битгий гараарай. Гэртээ байгаарай хүүхдүүдээ.